Монгол улс жил бүрийн 4-р сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болгож нийт хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талуудын анхаарлыг энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал руу хандуулдаг. За энэ жилийн зорилго маань хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хөгжил, захим хэрэглээ ба захим орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг хангах асуудлыг бид нар тавьж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол хурц сордлогын тоо жилээс жилд буурахгүй байна. 24 онд 87 хүн Эрдэнэт амнасаа ажлын байран дээрээ алдаад байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд 70 гаруй хувиар үйлдвэрлэлийн ослын тоо өссөн. Ийм тоо мэдээ нь өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйнтай холбоотой зардлыг байгууллагын төсөвт тусган хэрэгжүүлэхгүй байх явдлаас үүдэлтэй осол аваар гарч байна. Мөн түүнчлэн байгууллага дээрх, салбар дээрх төрийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хяналт тавих энэ үйл ажиллагаа бас суларсан гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол мэргэжээ шалтгааллах өвчний даатгалын сангаас санхүүжиж байгаа урьдчилан сэргийлэлтэй холбоотой арга хэмжээ дутмаг байгаагаас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж үзэж байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхэд байгууллага, ажилтнууд, ажил олгогчийн зүгээс энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой үүрэг, энэ хуулиар олгогдсон эрхийн асуудлаас хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгууллага дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, мөн төрийн байгууллагуудын энэ асуудал хариуцсан ажилтнуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд ажил олгогч, төрийн байгууллага, ажилтны төлөөллийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал шаардлагатай байна гэж үзэж байна.